Парагвай улсын Асунсьон одноо зохион байгуулагчсан Парагвай дахь Христ шашны пастор удирдагч нарын форум CLF 2 сарын 8-наас 10-ны хооронд явагдсан байна. Парагвай төдийгүй Бразил, Аргентин, Уругвай улсуудаас 600 гаруй удирдагч пастор нар оролцсон байна. Бурхны сэтгэлийг мэдэж авах үндсэнтэй цаг боллоо. Парагвай улс бол бусад Өмнөд Америкийн орнууд шиг Христийн шашин суурь тавьсан байгаа. Харин бусад орнууд шиг Бурхны энэ үгийг сайн хүмүүс ойлгодоггүй ийм асуудал хүндрэл тохиолдоход байна. Эхэндээ CLF-ийн утга учирыг пасторууд сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан. Харин уулзалтаа олон дахин давтаж хийснээр CLF-ийн жинхэнэ утга учирыг ойлгожээ. Паусо пастор завхаарч байгаа үйлдэлээр нь баригдсан эмэгтэй үгээр дамжуулан баярын мэдээг дуулгасан байна. Бидний зүрх сэтгэл ямар зүйлийг хүлээж авна, түүнээсээ шалтгаалж өөрчлөгдөнө гэж ярин Библийн үгийг гүнзгий сурч авах юм бол бидний сэтгэл өөрчлөгдөж биднэрт ямар зүйл тулгарна тэр асуудлаа Бурхан шийдвэрлэнэ гэж ярьсан байна. Паусо пастор 10 хууль болон шинэ гэрээний талаар ярин хуулиар авч үзэх юм бол бид нар шийдгүүлж шүүгдэхээс өөр аргагүй боловч шинэ гэрээний үе биднэрт өмнө эхэлчихэд байгаа гэж ярьсан байна. Сонссон үзэгчид пасторууд тайзан дээр гарч ирээд өөрсдийнхөө сэтгэлдлийг хуваалцсан байна. Пасторын үг үнэхээр гайхамшигтай. Бидний сонссон Бурханы үг бас бидний сэтгэл, Бурханы сэтгэл хоёрыг яаж холбооч нэгтгэх вэ гэдэг тухай ярьсан. Эдгээр зүйлүүдийг хүмүүс мэдж байгаа. Харин яг толгоогоор мэдчихэдэг болохоос сэтгэлээрээ ойлгохгүй байгаа. Яг тэр байгаагаар нь Бурханы үгийг байгаагаар хүлээж авч амьдрах юм бол бидний амьдрал ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг сайн мэдэхгүй байна. Америк, Хондурас, Никарагуа гэх мэтчлийн орнуудад энэ үг заавал очих хэрэгтэй. Парагвай улсын CLF-ийн дараа Коста-Рика улсад ч гэсэн CLF явагна гэж сонссон. Энэ газар Парагвайд сонссон үг үнэхээр үнцэнтэй Бурханы үг гэдэг бэлгийг бид нэр авлаа. Миний ажиллаж байгаа холбоо шуулганд ч гэсэн энэ үгийг хамт хуваалцмаар байна. Энэ удаад сайн мэдээ шуулгаантай MOU хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ зүйл ингээд хоосон төгсөхгүй гэж итгэж байна. Ирээдүйдээ хамтран ажиллах болно. За өнөөдөр сонссон Бурханы үг үнэхээр сонирхол татсан зүйл байлаа. Бурханы үгээр дамжуулан хэрхэн бид нар Бурхантайгаа сэтгэлээр холбогдох вэ гэдэг сэдвээр хамт авч үзлээ. Өнөөдөр сонссон үгэн дээр завхаарч байгаа үйлдэл дээр баригдсан эмэгтэй яаж аврагдсан бэ гэдэг тухай ярьсан. Тэр нүглээс нь уучлагдсан. Бас зүтгэгдсэн. Энэ үг миний сэтгэл дүүрэн байлгасан. Одоо энэ сайн мэдээг мэдэхгүй байгаа олон хүмүүс авралын зар тарааж ийм сайхан үн цэнтэй үгийг дамжуулмаар байна. Гайхамшигтай үг байлаа. Маш их ёроолтой цаг байлаа. Жил бүр дэлхийн өнцөг бүрт CLF явагдаж байна. Энэ удаад Парагвай улсад ийм олон пасторуудыг сэтгэлийг нэгтгэж чадлаа. Библийн өмнө бид урсгал ялгарлахгүйгээр, арьс өнгөөр ялгарлахгүйгээр Бурханы үгээр хамтран ажиллаж Бурханы сайн мэдээг тараасгах болно.